Сайн байцгаана уу? Наа Хүрүүцгаан гэдэг. Энэхүү видеонд би англи хэлний нэг хүнтэй шалгалт болох IELTS шалгалтанд хэрхэн 8 он авсан тухай ярих болно. Би англи хэлийг 10 дугаар ангид төгсөөд тэгээд MI дээд сургуульд орохын тулд анх сурж эхэлсэн. Тухай үедээ цэцэг дээд сургуулийн туршлагатай англи хэлний багштай хамт J2 цэцгийн англи хэл өөрөө сурах бичиг гэсэн хоёр зүйл надад суурэ тавихад маш том тус болсон. Тэгэд MI дээд сургуульд ороод эхний нэг семестр үнэхээр хэцүү байсан. Хүмүүстэй ойлголцохгүй ярьж чадахгүйгээсээ болж айгүй олон удаа эвгүй байдалд орж байсан. Тэгээд нэг ойролцоогоор нэг хагас жилийн дараа чөлөөтэй хүмүүстэй ойлголцоод ирдэг болсон. Тэгээд түүний дараа үргэлжлүүлээд их сургуулаа төгсөөд дараа нь ажлын туршлагатай болоод тэгээд 2016 онд хэд хэдэн сургуулиудад сургуулийн төвүүдэд англи хэлний багшаар ажилласны дараа би тэгээд IELTS гэдэг шалгалтыг өгөх боломжтой болсон. Тэгээд IELTS шалгалтыг тухайн үед багшийн дэд сургуулийн ард байдаг ESP төвд авч байсан. Тухайн үедээс миний санаж байгаагаар $180 байсан гэж санаж байна. Тэгээд шалгалт өгөх юм 1 сарын өмнө бүртгүүлэх хэрэгтэй байдаг. Тэгээд IELTS шалгалт бол ерөнхийдөө listening, reading, speaking, writing гэсэн ерөнхийдөө 4 хэсэгтэй. Энэ 4 хэсгээр авсан оноо дундажлагдаад таны оноо болж ер нь гардаг гэсэн үг. За тэгээд хамгийн ихний хэсэг дээр нь listening хэсэг дээр би бэлтгэхдээ юуны өмнө IELTS шалгалт бол UK буюу Их Британаас бэлдэж гаргадаг болохоор би англи болоод Австралийн подкастуудыг тэгээ радио програмуудыг ерөөсөй байнга сонсож чихээ ер нь бэлдэж дасгадаг байсан. Тэгээд тэгээд шалгалтан дээр бэлтгэхдээ миний ашигласан тактик бол сонсож байх зураа асуултынхаа цаасан дээр хариултуудыг бөглөөд явчихдаг байсан. Тэгээд тэн дээрээ бол ер нь тэр асуултын цаасан дээр бол таны нор гэсэн үг яаж ч ашиглаж болно. Тэгэхээр би тэн дээр бол маш үр дүнтэй арга бэлдэж надад тус болсон. Дараагийн хэсэг болохоор reading хэсэг. Reading хэсэг нийтдээ та 60 минутын дотор 42-оос 44 асуултыг 3 ширхэг текст уншаад тэгээд хариулах хэрэгтэй байдаг. Тэгээд reading хэсэг бол ерөнхийдөө reading хэсэгт гардаг асуултууд нь маш олон төрлийн асуултууд нэг 13-аас 14 төрлийн асуултууд байдаг. Тэгээд тус бүрдээ нь болохоор өөрийн стратеги шаарддаг. Хамгийн хэцүү зүйл нь та цагтаа амжихгүй л гэдэг байна. Миний хувьд цагтаа амждаггүй байсан. Тэгээд маш олон удаагийн practice testүүдийг онлайн материалуудаас би олж бэлдэхдээ өөрийгөө дандаа цагаар хэмжээд тэгээд бүглэг цаг хугацаагаа ерөнхийдөө богиносгож ерөнхийдөө надад нэлээд тус болсон. Тэгээд ер нь reading хэсэг дээр жишээлэхэд олон төрлийн стратеги байдаг гэсэн шиг нэг жишээ хэлэхэд true, false, not given гэсэн асуулт нь текстэн дэх байх мэдээллийг та хэрэг өөр байдлаар өөр үгээр бичсэн бол хэр сайн ойлгож чадах вэ гэдэг тэр чадварыг шалгадаг. Үн дээр бэлтгэхдээ би асуултан дээр байгаа түлхүүр үг болоод тэг утгыг нь текстэн дээр уншаад тэгээ мэдээлэлээр батлах аргыг ерөнхийдөө хэлж аргыг хэрэгжилж ирсэн. За тэгээд ерөнхийдөө reading хэсэг дээр сайжрыг гэвэл ер нь сайн уншиг гэвэл хамгийн чухал зүйл нь үгийн баялаг. Тэгээд critical reading буюу шүүмжлэлтэй унших гэсэн хоёр аргыг ер нь хэрэглэвэл маш үр дүнтэй байдаг. Миний хувьд би сүүлийн хэдэн жил англи ном унших туршилттай болсон. Тэгээд энэ зүйл маань надад маш олон төрлийн үг тэгээд үгтэй болоход ер нь бол маш тус болсон. Дараагийн хэсэг нь болохоор writing. Writing хэсэгт ерөнхийдөө хоёр төрлийн эссе бичих хэрэгтэй байдаг. Эхний хэсэгт нь ямар нэгэн диаграм ч юм уу зураг үзээд тэгээд 150-аас дээш үгтэй хэсгийг 20 минутын дотор бичих хэрэгтэй байдаг. Хоёр дахь хэсэг нь болохоор
өгсөн сэдвийн дагуу асуултын дагуу 250-аас дээш үгтэй эсэйг 40 минутын дотор бичих ёстой байдаг. За тэгээд энд бэлдэхдээ би ердийн эсэй бичих бүтцийг ерөнхийдөө дагаж бэлдсэн. Тэр нь маань юу гэхээр introduction, body and conclusion гэсэн хэсэг дээр бэлдсэн. Энэ хэсэгт ерөнхийдөө яаж таны дүгндэг вэ гэхээр 3 зүйлээр дүгндэг. Тэр нь болохоор үгийн сонголт, за тэгээд бүтэц, тэгээд 3 дахь нь болохоор дүрмийн хэрэглээ. Энэ 3 дээр нь ерөнхийдөө энэ 3 шалгуураар тань дүгнэж 0.5-аас 9 хүртэл оноог өгдөг. Тэгээд мөн би бас Good Luck IELTS гэсэн вебсайт руу ороод тэн дээрээс бас олон төрлийн эсэйг уншаад мөн тэр эсээнүүд нь бүгд болохоор хэдэн оноо авсан бас харуулсан эсээнүүд байдаг. Тэгээд би тэрийг уншаад бас өндөр оноо авсан эсээнүүдийг уншаад ямар хуу байдал нь өндөр оноо авсан гэдгийг харахад надад сайн эсэй бичгээд бас нөлөөлж байсан. За тэгээд speaking-ийн хувьд би яг үнэндээ сайн бэлдэж чадаагүй. Ягаад гэхээр надтай хамт бэлдэх хүн байгаагүй болохоор би тэгээд ерөнхийдөө иймэрхүү асуултууд ирэх байх гэсэн асуултуудыг тэмдэглэж аваад тэгээд хариултаа би дуу хураагч нь бичээд тэгээд өөрөө сонсож бэлддэг байсан. Яг тестийн өдөр яг юу болсон бэ гэхээр ерөнхийдөө өглөө эрт болсон. Тэгээд listening, reading хоёр хэсэг нь яг төлөвлөсний дагуу би цагтаа амжаад дуусгаж чадсан. Харин writing хэсэг дээр хоёр даалгавар дээр эхний хэсгийг би амжилттай дуусгах чадаад хоёр дахь хэсэг дээрээ би маш их цаг алдсан. Цаг алдахдаа би төлөвлөж тэгээд нөгөө бодохдоо баг 30 минутыг зарцуулчихсан. Тэгээд 10 минут үлдээд би сандраад баг нөгөөх бодсон зүйлээ ч их гоё илэрхийлж чадаагүй. Тэгээд нэг юм бичээл тэгэл явуулсан. Тэгээд баг бичиж дуусах байх хүмүүс нь баг шүүрээд авчдаг болохоор тэгээд явуулсан. Харин speaking хэсэг нь хэдэн цагийн дараа авч байсан. Тэгээд хэдэн цагийн дараа яг TOEFL-оос өөрөөр яг бодит хүнтэй ярьсан болохоор надад бас таатай байсан. Тэгээд надтай ярилцсан хүн маань нэлээд настай англи эмээ байсан. Тэгээд би тэр эмээтэй ярилцахдаа үнэхээр бас өөртөө итгэлтэй. Тэгээд 50 байдлаар ярьж чадсан. Тэгээд би ярихдаа аль болох үгийн баялагтай. Тэгээд цэвэрхэн акцентаар өөрийнхөө санааг аль болох дэлгэрүүлж ярихыг хичээсэн. Тэгээд миний бодлоор бол нэлээд гүнзгий сэтгэл төрүүлсэн байх гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө иймэрхүү байдлаар эсээгээ бичиж дуусгаад бүх зүйлд хийж дуусгаад тэгээд би 14 хоногийн дараа онооны хуудас буюу score report-ыг хүлээж авсан. IELTS шалгалт өгсөний дараа та ийм score report хүлээж авдаг. Таны хувийн мэдээлэлтэй. Тэгээд мөн шалгалт авсан газрын тамгатай. Band score буюу бүх хэсгүүдийн гол чоноог нь тарж байна. Харин энэ бусад хэсэг дээр нь listening, reading, writing and speaking. Listening, reading хэсэг дээр би 8.5 авсан байна. Тэгэхээр ойролцоогоор 2-3 алдаа гаргасан гэсэн үг. Writing хэсэг дээр 7 оноо. Тэгэхээр ер нь ойлгомжтой бичсэн. Тэгтээ дэлгэрүүлж нэмж мөн илүү гоё үгийн сонголт хийж болох байсан гэсэн үг. Speaking 8 point гэх юм бол хангалттай ойлгомжтой бүх хэсэг дээр чөлөөтэй санаагаа дэлгэрүүлсэн. Гэхдээ төрлөх хэлний нөлөө баг зэргийн орсон байна гэж ойлгож байна. Таны өнөөдрийн миний бичлэг таалагдж байвал та YouTube хуудас дээр лайк тавьж дараарай. Мөн бас IELTS өөрөө бэлдэж байгаа хүмүүс шеэр хийж өгвөл надад маш их том тус болно шүү.